Тийм. Айгу багшууд айгу. Үнэтэй багш вэ? Тийм. Өөрөө тийм. Эко багшаа манад ороорой. Тийм багшааг бол би Монголд бол хөрс бол айгу гайхалтай. Дороо. Тэгээ солонгосууд бол өстэй хөрснөл үнхээр гайхалтай юм аа гэж. Тэгээд за яа тийм лээ бододоо толдгоо. Тэгээ нөгөө катокийн 1300 хүртээс хайж байгаа ч гээл. За яг л энд байх гэдэг. Сайн байцгаана уу? Хазаа элмийн шэр чимгээ оюунгаа бол манай хэлж байна. Өнөөдрийн дугаараараа сод бэлгийг өөрж оролцуулж байна. Баярлалаа. За манай содоо манай үзэгчдэд өөрийгөө төвшин танилцуулаарай. Сайн байна. Намайг цогточрохтой сод бэлэг гэдэг. Солонгос улсад эхнэр хүүхдийн хамтаар ажиллаж амьдарч байгаа залуу. 27-тай залуу. Энд анх яаж ирсэн бэ? Магистраар ирсэн гэж хэлсэн тий. Тийм, магистр ирсэн. Тэгээд Монголд ажил хийж байгаад манай их сургуулийн багш энд пост хийжсэн. За. Тэгээд өөр нэг өксөн нэмд танилцуулаад тэгээд наашиг анх ирсэн. Тэгэхээр чи юуны лаб магистр ямар чиглэлээр хийсэн бэ? Электроник инженер чиглэлээр одоо Чомбокгийн 27 дээр 27. тийм инженерийн сургууль. 27 манай артлын байр мөн биз дээ. Наадам технологи шүү. биш наашаа. Тийш чи 10 Чи бүр ийшээ явах юм. Манайх чи 11 болчихсон шүү дээ. Бүр нөөс. Төв рүү юм биш тий. Төв кампус руу юм. Тийм. Төв юм аа. Ингээд 10 жилийн хаана төгссөн хотын хөвгтөө. Тийм. Би онгоо хотын хөвгт. 10 жилийн Эрдэнэ онд төгсөлтөө сургуулийн 77 дахь сургуулийг төгссөн. 3 дахь ороод төгссөн. Тэгээ 10 жилээ төгсөөд их сургуульд ямар их сургууль сураад яаж мэрэгчлээ сонгов. Тэгээ 10 жилээ төгсөөд тэгээ би угаасаа жоохон бахта угаасаа л нэг зүгээрээс юм ивдчихдэг тийм хоббит нөгөө доторхыг үзэх гээд тэгээ манай зүгээрээс юм ивдчихлээ гэдэг тийм сонирхолтой байсан. Тэгээд 10 жилээ төгсөөд ШТС-ийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн электроник инженер электрон системийн ажлаар 4 жил сурч төгссөн. Бас нөгөө юуны амжилт л шүү дээ. Бүр нөгөө тийм нөгөө сансраас цаашаа. Тийм КТМ-ийн цааталтай сансаас цаашаа 1000 гаруй тэр хайрах юм биш. Тийм ер нь бол холбооны сургууль ер нь бол энд бол байгаа. Эко гшин нөлөө хамгийн их байгаа. Эко гшин тэр мэрэгчлүүд бүр багасаа сонгоод тэгээ хүссэн мэрэгчлэрээ сураад тэгээд ажиллаад явж байгаа юм биш үү? Тэр идэвхтэй ойрхон байсан бай. Тийм би идэвхтэй байсан. Эдгээр курст ороод одоо нэг зогсолтгүй нуурсгал гэх юм. Ишигээ шууд л арсан. Тэрс нэгдүгээр курст ороод эхний 1-2 курс яваал тэгэл би Робконы бүтээгдэхүүнэлтэй бас. Бас уу. Робконы. За ерөөс бүгдээрээс нь чи Робконы хүү гэж асууад болох юм бэ ер нь тий. Тийм Робкон төгсөөгөө ирсэн хүмүүстийг чадварлаг байдаг шүү дээ. Тэгэл угаасаа 2 жил нухтуулчихж байгаа юм чинь. 2 жил тэгээд 7 хоногор нэг удаа л гэртээ ярьдаг. Тийм бүдэд тэгж ажилладаг ус. Тэгэл нэг юм подволтай тэн дээр л унтана. Тэн дээр сог яриад байсан тийм хөгжүүлдэг хийн. Тэгээд маха. Тийм тэгэл хөлдөгч нь хэлэх гээдсэн. Тийм хөлдөгч байхгүй гэдэг нэг тиймэрдүү байсан. Нэг харин бүр оюутан байхдаа тийм өдөр нь хичээлдээ суугаад оройн хөгжүүлдэг игээд гэл ингээл дэнчин агуунтаж хоол байж идэнэ. Тэгэл ингээд 2 жилийн дараа 2 жил нүдүүлсэн хүүхдүүд чинь 2 жилийн дараа шал ондоо болоод ирдэг. Нэгдүгээр курсээс л Робоконд орсон. Нэгдүгээр курстээ шууд авдаггүй байсан. Нэгдүгээр курстээ ингээд зөөр яхаа Робоконд орсон хүүхдүүдийн хажууд ингэж байжгаад тэгээд 3-аас юу н оруулдаг байхгүй юу? Яг төгсөхдөө яг тэгээд. Тийм 3-4-р курс гээл. Жоохон нөгөө суур мөрөнд тавигдсан. Тийм юм тий. Тэгээ хөгжүүлтэйгээд Робоконд орд юм биш. 2 жил нэг жил болдог гэлөө. Тийм нэг жил болгон болдог. Жил болгон болдог. Тэгээ би 2 жил орсон. За тэгвэл энэ авч бүгд Робокон юм бэ? Тийм бэ. Систем ямар сони юм те. Эко багшаас Робоконы багш үү те? Экогч тийм. Экогч чинь хамгийн анхны Робокон одоо Монголд зохиогдсон хамгийн анхны оюутны бас нэг багхгүй өөрөө Робокон тэгээд тийм тэгэл Экогч одоо ингээд холбогд хүссэн хүүхдүүдийг чинь өөрөө пост хийж байгаа хугацаанд одоо миний санаж байгаагаар би зарим нэг юм мартаад байж магадгүй 6 хүүхд энд сургасан.
6 хүүхдийн 2 нь доктор, 4 нь мастер. Тэгээд 4 мастер төгссөн хүүхэд нь 4 л одоо инженер хийгээд явж байгаа. Тэгмээр манай гоё мэдээлэл өгөх баг. Харин тийм тий. Тэгээ одоо болохоор Kiva Electronic гээд их санаатай компанид багийн ахлагч хийж байгаа. Тэгээд солонгосчуудыг удирдаад ингээд явж байгаа бас. Тэгээд ямар мундаг юм бэ тий? мундаг ажилладаг. Манай подкаст нэрээ ороорой. Тийм шүү дээ тий. За тэгээд анх яаж наашаа солонгос руу тэр эко багшаараа холбогдоод бүх материалаа бүрдүүлээл. За одоо иргэж чи юм бүрдүүлж өг гэж ингээл. Тэгэл би чинь ажилтдаг байсан чинь хажуугаар нь бүрдүүлээл ингээл. Багш тэгээд өөр профессорт туслалцуу хийжсэн профессортой. За ийм Монгол хүүхэд байна. За ийм Монгол хүүхэд авах уу? Хэл жоох юм уу? Тэгтээ мэдлэг бас сайтай гэл. Тэгэл би чинь бас тэгээд яг ирнэ гэдэг нэг жоохон хэлээ бэлдээл. Тэгээд англиэр мэлдэн. Тэгэл хурцэл хэлэн ч сураал. Ярьж чаддаг байсан. Тэгэл хурцэл ярьдаг бол хамгийн анхны профессортойгоо уулзсан уулзалтыг би өөрөө ороод ярихаас айгаад. Тэгээ манай лабынх ингээ орчуулж өгдөг. Монгол хүүхдээс юм уу? Тий. За. Гандуулах ах байдаг гэсэн. Гандуулах гэдэг бол. Тэгээ гандуулах би 2 3 эхний 2 3 уулзалтанд сандээ. Багштайгаа шууд ярьчих чадахгүй. Гандуулахаар ингээ орчуулуулаад ингэж аарчилдаг. Тэгэл явцсан донд өөрөө ингээ хийлээ сураал нэмэгдэх профессортойгоо наануу цаангаа ярьдаг болсон тий. Тэгж л байсан наа. Тэгээ одоо солонгос хэл бол хэрэггүй байсан тий лаб. Тий солонгос хэл бол лабд бол хэрэггүй байсан. Угаасаа манай янгуус чинь интернэшнл оюут нь бол 10 гаруй. Өөрөө солонгос оюут нь бас 10 20 оюут нь. Манай профессор бол айгүй олон хүүхэд боожулсан ер нь. Тийм. Тэгээд энд ирэхэд анх профессортой яриад ирэхэд бол би бол ерөөсө BKS цалинчдаг 600 мянган вон. Уусаа тэрнээс өндөр цалин өгөх боломжгүй байсан манай багшд. Тийм. Олон хүүхдтэй болохоор тийм. Тэгээ scholarship бол ямар scholarship ирээгүй яагаад гэвэл би хэлнэ оноо бас байхгүйсэн. Тэгээ төлбөрөө өөрөө төлсөн. Тэгээ хагасаа бүтэн санд ажил хийгээл төлбөрөө BK мөнгө цуглуулаад инженерийн бэлтгэж чинь бас аюу үнэтэй шүү дээ. Семестр 3 сая 400 дүнгийн scholarship очно. Тэндээс нэг 400 500 хасагдана. Тэгээ нөгөө BK тийм. Тэгэл нөгөө BK 600 ангис тож гэн ганц фэйс цуглууллаа. Тэгэл хажуугаар цаг ажил хийгээл ингээл төгссөн да. Тэгээд юунд гисусаад байдгүйсэн үү? Дотор орно байдгүйсэн. Дотор орно байдгүйсэн. Би гадуур ингээд байр хөслөл нэг найзтайгаа ширлэлт ингээл төгссөн. Чи дотор оронд авахгүй дотор орно амар хэмнэлттэй байдаг шүү дээ. Тийм. Тэгээд хэмнэлттэй тэгэл тэгжлээсэн. Тэгээд хоол нь нөгөө би чинь яг үнэ хоол нь цаанаас эхлэв. Тийм эрэгтэй хүмүүс чинь хоол мас өгч тийм. Тийм шүү. Бага өсөл байгаа юм шүү дээ. Манайхны гарч. Сүстэй ганцаараа байсан гэр бүлтэйгээ энд танилцсан байна уу? Тийм. Энд танилцсан. Оо тийм бэ тий ганцаараа байсан биз тийм биш үү тий. Монголоос ингээд хамт ирсэн юм. Үгүй би энд гэр бүлтэй болсон. Оо за. Солонгос улс чамд бүх өгөөж өгч байгаа юм биш. Яг нь тийм. Бүх амьдралын төвхнүүлж өгсөн юм байна. Тий. За гэр бүлийн хүнийг танилцуулсан. Тий манай эхнийг бол гэрэл гэдэг. Тэгээд энд боловсролын удирдлагаар мастер сурч байгаа. Тийм. Тэгээд хөөрхөн надад хүү төрүүлж өгсөн. Нэртэй баярлалаа. Бас хайртай шүү гэж бас хэлье. За. Ах танилцсан түүх бол аюу хөвгөлтэй тийм. Маа найзаар дамжуулж ингэж найз ахгүй. Тэгээд дамжуулж эрэгтэй найз чинь найз. Эрэгтэй найз. Даах нөө цомбук алганы урд танилцчихсан. Тэгээ нөгөө тэр нэг ингээд айгүй хөрх ингээд сэрлэн цаваад тийм охин тэр зам нэг таалагдчихсан. Тэгэл гэрэл гээд нэг л надад нэр нь орчихсан. Тэгээд за яа тийм лээ бододод болтгоо. Тэгээ нөгөө катокийн нөгөө 1300 гүртээс хайж байгаа чи гэрэл. За яг л энд байх гээд нөгөө каток тэгээд зүбсэн. Би нөгөө өчтөн залуу энэ намайг цогцож саад үлэг гэдэг. Ов богтой аюу албан ёсоор танилцсан. 3 өдрийн дараа нь мессеж хийсэн. Тэгэл тийм. Тэгэл би ажилласан ингээд төхөөлөд өгөө гээл. Тэгээд тухайн үед чинь би
Автозон сууж чадсан. Оюутан байсан. Нэг удаад ирэхдээ автозон сууж тэгээд автозон сууж үзээгүй. Автозон сууж чадахгүй. Нэг хайг өхөөрн тэгэл алхаал төгсөж байгаа юм чинь. Одоо бодоход гихсаа авцаал ажилд байсан юм шиг. Тэгээд тийшээ алхаад өдөр болсон юм уу тийм. Бүрж өдөр байсан. 30 минут алхахгүй бараг. Тийм. Замдаа төөрн хайшаарсан үед тэгэл нэг олоод очдөг лээсэн. Тэгээд чи төгөөлөд хүү гिचээд яаж явах? Тэгэл буцаал тэгэл очиод ажил дээр нь очиод бас алхаад ирсэн. Тэгээ буцаж ирсэн өдөр алхах төвсөн зүгээр алхах чинь. 3 шөнийн 3 4 хүртэл юм яриад тэр хугацаанд найрч байгаа юм зөө. Тэгээд хэр удаа найзалж байгаа гэр бүлээс. Тэгээ бид тэр нэг жил ингэж найзалж байгаа л тэгэл тэр хүүхдтэй болоод тэгээд яг тэр хугацаанд би бас сургуулаа төгсөж ирсэн. Тэгээд бүх юм сайхан таарсан да. Тэгээд аав ээжтэй авч танилцсан. Монгол руу явсан уу? Монгол руу онлайнаар л танилцуулсан уу? Тэгээд танилцаад бид Монгол руу цуг явж ирсэн. Явсаа ээж авдаа танилцаа. Тэгээд манай хүү гарч ирээд одоохондоо манай ээж бол уудас амжааг онлайнаар л цаашаа. Коронавигоос болоод. Энд магистраа ямар сэдвээр хамгаалсан бэ? Тийм, магистрт орж манай профессор 3 жилийн төсөлтэй байсан. Тэгээ техник жил нь өнгөрцөн байсан, 2 жил нь үлдсэн. Тэгээ шууд миний ерөөсөө орж ирэл тэр төсөл дээр ажил гэсэн тийм тасагтай. Тэгээ төслийн үндсэн зорилго нь болохоор хөдөө аж ахуйн трактор хойдлын нөгөө нэг имплемент гэж ярьдаг. Одоо услгааны систем, нөгөө үүс хаддаг, үүс тарьдаг тийм машинуудын хоорондох холболтын өгдлийг одоо нэг өгдлийг шинжилсэн нэг тийм стандарт гарч ирсэн баггүй. Одоо европчууд аягүй хэрэгэлдэг. Тэгээ Азид бол одоохондоо нэвтэрч амжаагүй. Тэгээ энийг имплемент хийх гэсэн ийм зорилготой прожект байсан. Тэгээд мастер сууж явах хугацаанд прожект яг дуусгаад тэгээ миний мастерын яг юу дуусгаад тэгээд тийм усалгааны систем, трактор ардлын усалгааны системийг хийсэн гэсэн үг үү? Үгүй. Энэ яг усалгааны ер нь бол Европт бол одоо энэ усалгааны системийн трактор чинь айгүй уус газар нутаг нь айгүй том. Тэр чинь нэг тэр систем учраас айгүй том хүн гараар ингэж удирдах боломжгүй. Тэгээд ингээ том юм бүтээгээд ирдэг. Тэнгүүд яг нэг асуудал гарч ирж байгаа юм. Тэр нь болохоор одоо жишээл John Deere гэдэг айгүй том manufacturing компани байна шүү дээ Америкийн. Тэнгүүд John Deere-ийн трактор, John Deere-ийн хийсэн имплемент хоёр л хоорондоо зогсож ажиллана. Одоо New Holland компани ингээл энэ хоорондоо ингээд ерөөсөө холжлохгүй тийм. Тэгээд ирэнгүүд аюу хүндрэлтэй юм болоод ирж байгаа. Трактор хүндрэлтэй фармерууд ч тэр. Тэнгүүд европчууд бол за энийг ерөөс нэгтгээд шинэ стандарт хий. Гээд ISO 11783 гэдэг стандарт гаргаад тэнгүүд тэр стандарт нь болохоор ерөөс нэг л дэлгэц байна. HMI гэж хүн машин интерфейс гэж ярьдаг. Энэ дэлгэц бол бүх одоо энэ имплемент ийм юмнуудыг хооронд нь таниад холбогдоод ажиллах боломжтой ийм зорилготой стандарт. Тэгээ нэг ISO bus гэж зүгээр ерөнхийдөө ярьдаг. Тэгээд төслийн үндсэн бол тэр тэтгэцийн тэгээ ISO bus community гэж байдаг. ISO bus certificate өгдөг газар гэж байдаг. Тэгээд энэ сертификатыг авах гэсэн юм зорилготой. Төслийн үндсэн зорилго нь бол юм. Тэгээд төсөл дуусахад бол бид нар бол үндсэн сертификатыг аавна гэд хичээлсэн. Италид. Тэгээд төхөөрөмжөө хийж дуусаад энд бол өөрийнхөө чадлаар тестүүдээ хийгээд Итали руу явуулаад тестэнд оруулсан. Гэтэ бид нар фейлцсэн. Гэтэ ер нь бол бүх датаг нь бүгдийн нэгээр нь зөв дата явж шалгадаг. Тэгээд тэр лог файл бол гаргаад өгчдөг. Гэтэ бид 97% одоо correct data те. Одоо 3% дээр л алдсан байсан. Тэгээ нэг тест нь шууд айгүй үнэтэй. Нэг удаа тестлүүлэхэд л 2500 евро ч гэдэг юм тийм байдаг. Гэтэ бол 97% хүртэл хангагдсан болохоор одоо төсөл бол болсон ингээд. Үр дүн сайн гарсан гэдэг юу гарал төстэй хаар тусгасан да. Тэгвэл тэр чинь тэгээ юу гэсэн одоо энэ солонгос ашиглаж болох тийм хийсэн гэсэн үг үү? Тийм, солонгосчууд, европчууд бол аль хэдийн хийцэн одоо байгаа. Тэгээ солонгосчууд одоо тэр технологиг оруулж ирэх, ноу-хау мэдэх тийм зорилготой. Тийм. Оо яг л нөө электроникийн чиглэл юм байна тий.
Тэгээ болохоор тэг ингээ юу лээ бүх машинууд бие биендээ ингээ тохирч услааны систем тохирдгүй юм тий. Тэгээ ингээ тохируулдаг нөгөө нэг програм хангамж байгаа юм. Ер нь бол тийм цаана софтвер л явж байгаа. Програм хангамж хийдэг юм тий. Ягаад гэвэл нөгөө manufacturer бол өөр юм гэсэн нөгөө датаны өгөгдлийн пакэж нь өөр. Тэгэхээр чин хэцүү шттэ хүн. Тэнгүү тэрийг ингээд яг л энэ стандартаар энэ датагаар явуул гэдэг юм. Ийм зузаан ном байгаа. 13 chapter юм. Чи бүр код мод бичдэг гэсэн үг үү? Тийм, би ер нь software engineer. Яг электроник ч угаасаа software hardware дээр цуг байдаг хүн. Hardware хөгжүүлнэ ингээд гайнуур тэр дээрээ software-ээр бичнэ. Ер нь холбоо мэдээлэл чинь тэр талаа. Тийм, тэр талаас. Робокон чинь роботооч өгсөрх юм байна, удирдахаач юм байна тий. Тийм байна. Тэгээд яг тэр чиглэл рүү явсан шүү. Тийм, ер нь бол миний хийсэн прожекттай бас хамааралтай байсан. За. Үндсэн санаа нь болохоор одоо байгаа энэ машинууд бас стандартаар л явж байгаа, стандарт өгөгдлийн дагуу. Одоо яг энэ одоо юу гэдэг нь онж байгаа машин бол GRS-39 гэдэг ийм стандарт. Одоо би унаа явж байгаа юм шиг. Тийм. 2 хувцсан дээр датад дамжуулагдаж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо моторын хөдөлгөөр бүх одоо мотор байгаа сенсор энэ бол энэ стандартын дагуу явагдаж байгаа. Дөнгөд одоо миний энэ авсан одоо ажиллаж байгаа прожект бол трактор гэсэн адилхан бас энэ стандарт суурь явагдаж байгаа. Энэ network ингээд байгаа гэсэн үг. Дөнгөд одоо энэ ISOBUS гэдэг энэ network болохоор шинээр гарч иж байгаа трактор дээр тэр network дээр давхарлагдаж одоо сууж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо трактороо дотор 2 network байгаа гэсэн үг. Нэг network нь ISOBUS гэж нэрлэгдэж байгаа network. Дарааж байгаа нь GRS-39 буюу одоо яг машины хөдөлгүүрийн тэр өгдлүүд явж байгаа тэр network. Тэнгүүд энэ хоёрын хооронд нь холбох тийм нэг bridge маягийн gateway маягийн хэрэгтэй байсан. Миний тестийн сэдв бол энэ байсан. Тэгээ энэ gateway яаж хийх вэ? Яаж одоо имплемент хийх вэ гэдэг энэ чиглэлээр би хийсэн битсэн. Тэгээд тэр юусын шинэ юм холбох гэдэг чинь яг шинэ юм болох хэрэгтэй. Яг тэгэхээр одоо тэр стандарт 1939 гэ байгаа тэр network мэдээж стандарт өгдөл болохоор өөр ямар нэгэн одоо юу гэдэг юм ID одоо өөр юм төхөөрөмжтэй холбогдохоор болохгүй л те. Стандартын заасан дагуу одоо холбогдож болохгүй. Аюултай систем бол аюултай болоод ирж байгаа байхгүй юу. Тэнгүүд тусгаарлаад ийм хоёр өөр network ISOBUS гэдэг юм шинэ network үүсгэж байгаа юм. Тэр нь харин яах вэ? Тэр нь болохоор яг одоо хэлсэн чинь өөр имплементүүд ингээ холбогдож штэ. Тэр дээр холбогдох network. Тэгчингүүд чинь мэдээж бас нөгөө тракторын дотор байгаа энжиний мэдээллүүдийг авах хэрэгтэй болно штэ. Тэр нь бол яг дээр нь байрлаж байгааг ойлгочих болно. Тэнгүү доор нь нөгөө тракторын яг моторын байгаа network явж байгаа. Тэнгүү тэр network-ийн өгдлүүд тэр дээдлийн network-тэй холбохын тулд дунд нь gateway байгаа. Тэр gateway-г би хийн гэсэн миний thesis сэдв байсан. Хийсэн. Би хийсэн тийм ямар ч сан тэгэл thesis бол бичээд эхний үр дүнгуудаар гаргасан. Тэгээ манай янгуушилт үлдсэн нэг Финланд Филиппин залуу байдаг. Тэр үргэлжлүүлж болно эсэй гарах гэж хичээгээл байгаа юм байна л тийм. Тэгээ төгсөд хэдэн төгссөн гэсэн. Тэгээ би энэ 17 он төгссөн. Тийм. Төгсөөд ажилд орсон. Яаж ажилд орно? Солонгост ажилд орно. Юу яг юу л манай профессор хичээсэн л дээ. Манай өөрийн профессорч ажил олох гол за ийм нэг компани байна, ийм компани байна гэдэг хоёр компани танилцуулсан даа очиж уулзж байсан. Тэгээд байжсэн. Энэ арай жоохон таалагдахгүй болоод байжсэн чинь Eco Action бас таньдаг. Танилын үрээр бас ажилд орсон юм уу? Таньдаг цуг нэг прожектын дээр өмнө нэг ажиллаж байсан. Манай янгуушил дээр орж гардаг гэсэн тийм хүн байсан юм лээ. Нэг ирээл турхаа нэг жижигхэн залуу ингээ Eco-той уулзаал ингээл байжсэн. Би ч захирал нөхөрлөлт гэж компани бодож бодог юм чи. Тэгээд нэг хүн ирээл яваадаг байсан. Нэг тоодог байсан. Тэгээд төгсгөөл ер нь байжсэн чинь чамаг харин ажилд авъя гэж уулзъя гэж ингээд. Тэгэл анх захиралтайгаа танилцчихсан. Тэгээд минь чи юу хийж чаддаг юм чи харъя гэж би хийсэн юмудаа үзүүлээл тэгэл. За одоо виз гарч иж аль биесээр виз гарч иж ажиллах хэрэгтэй байдаг. Тэгэхээр виз гарах хүртэл жоохон хүлээгээрээ
гэж хэлээд нэг сарын дараа тэгээд ажилд орж ирсэн. Виз авах хүсэлсэн чи ямар виз? Ажлын виз үү? Тий, ажлын виз. И7 дотроо нөгөө мэржил болгоно заагдсан мэт юм бэл ч тийм. Бүр embedded system electronic engineer гэдэг бүр ингээд И7-гийн TED гэдэг юм бүр заагдсан мэт юм бэл. Тэгээ immigration руу очихдоо за би яг энэ мэржлээр очино И7-гийн TED виз руу ормоор байна гэж хэлээд орсон юм билээ. Тэгээд нөгөө орох цаа кампус тодорхойлт аваад тэгээд тэр үед бол 2 сая байсан баг. Гадаад хүний цалин доод 2 сая дэш гэхэд одоо 2.5 сая болсон байлоо. Тийм л. Тэгээд тэр хэмжээнд авч явах юм бол окей гэж шууд виза авчихдаг. Тэр нөгөө солонгос компанид орё гэхэр чинь солонгос хэл гэдэг энд чинь тэгээд идэв чинь тийм юм хэрэггүй байсан юм байна. Чамаа яг ингээ хийж байгаа юм чи хараад манай ажил тохирох юм байна гэж чамаа өөрөө баг авсан юм шүү дээ. Профессоргийн захирлын захирал бол англи хэлтэй гэсэн. Тийм. Манай тийм захирал тийм байна тийм. Герман сургуульд төгссөн. Саяын Сөүлдээ доктор амраалсан. Их залуухан бас их чадвартай залуу байдаг. Тэгээ одоо юуны чиглэлээр ажилладаг? Би одоо манай компани бол хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж хийдэг. Давхар хөдөө аж ахуйн одоо electronic control unit issue гэж ярьдаг. Одоо монголоор явах юм бол машин компьютер л гэсэн үг л тий. Програмчлах боломжтой тийм төхөөрөмжүүдийг Герман сурж зардаг. Тэд төхөөрөмж дээрээ хөгжүүлэлт хийж одоо шинэ бүтээл гаргах тийм багтай. Тэр багт нь би одоо яг ажиллаж байгаа робот тийм гэж ярьж байгаа манай багийг. Европоос оруулж ирдэг гэсэн. Германаас оруулж. Германаас оруулж ирээд тэгээд оруулж ирсэн юм дээр хөгжүүлэлт хийдэг, апдейт хийдэг байх юм байна. Апдейт хийн, тэндээ сервис үзүүлэн зарна. Тэгээд зараад одоо хүмүүс апдейт хийсэн юм зарж байгаа гэсэн үг тийм. Аль аль нь юу? Тэн дээрээ хөгжүүл тэгээд тэрийг ашиглаад одоо хөдөө аж ахуйн механизм хийн. Аагүй тэргээр дангаар нь бас зарж болдог манайх. Ийм ишүү байгаа. Мэндээ судлаач л аав ш тэрийг хөгжүүлж идэх хүмүүс л аавна л та. Тэгээд тэрийгэ зарчингууд за энэ дээр ч яаж програм яаж суулгах юм, яаж инсталл хийх юм, яаж код бичих юм гэдэг юм хийж өгнө. Жишээ нь одоо ингээ Германаас чи жишээн дээр тайлбарвал ямар төхөөрөмж оруулж ирээд ямар болсон хөгжүүлэлт хийх үү? Тэр энгийн үгээр яриул. Германаас амар их л мундаг юм орж ирдэг гэж таараа. Тэрийг тэгээд дахиад хөгжүүлнэ гэхээр тий. Тэгээ ер нь бол Германаас орж байгаа ишүү гэж ярьж байгаа юм ерөөсөл програмчлахад бэлэн. Тийм төхөөрөмжүүд орж ирж байгаа. Тэн дээр кодгүй тий програм хийж авахгүй. Зөвхөн та нар өөрсдөө код тий код бичээд бэлэн тийм. Тэгэнгүүт ажиллахаар тохируулна гэсэн үг. Тохируулна гэсэн үг. Тэгээд одоо бид чинь сүүлд одоо 3 дахь жилийн төсөл дээр би нэг төсөл дээр ажилладаг. Одоо 3 дахь жил эхэлж чинь сая 2 дахь жил хамгаалсан. Тэр төсөл нь бол одоо наривчлалтайгаар саримс тарих машин ингээд зөнгүүд тэрэн дээр нөгөө нэг одоо сайн авсан ишүүг ашиглаад яаж наривчлалтаар саримс тарих? Ер нь бол Солонгос Европын тарилтын систем арай жоохон өөр байгаа. Яагаад гэвэл газар нутгийн хэмжээ шууд шалтгаалж байгаа. Тий одоо Европт бол одоо том газар нутагтай тэнд бол одоо наривчлал бол нэг амар сайн яригдахгүй л тий. Ингээд тариал хурд хугацаанд тариад автоматар ингэж автц дээр ингэж тарих нь чухал. Яг гэвэл айгүй том тэгээд хязгаар харагдахгүй тийм талбарууд байгаа шүү дээ тий. Тэгээ Солонгос болохоор арай өөр. Ер нь бол их том талбай бол хомс шүү дээ. Ер нь жижигхэн хувийн талбай тий. Арай талбай нь хацсангүй баг болоод ирнэ. Тэгэхээр тэр талбайгаа ашиглаад одоо ямар ч алдалгүйгээр тарих хэрэгтэй байхгүй бүх зай завсрыг ашиглаад тэр нарийн технологи Солонгос ихтэй байгаа технологи тэр үрийн ингээд ойрхон солонгос. Ойрхон суурлна. Гэтэ нөгөө чинь үрийн өөрийнх нь одоо саримс югдээ 10 см-с доош. Хөрснөөс доош 10 см, бибинээс 10 см байж байгаа. Одоо байх хэвээр. 11 бас байж болно. Тэгээ тэрүүнийг яг гүн хоёр талын зайг тохируулаад тэгж тарина. Тэнгүүд чинь бас нөгөө механизм доош баригдчихж байгаа юм л да. Одоо ингэж хамгийн лингийн механизм бол одоо цаана юунаас аваад ингэж тарих юм механизм байгаа шүү дээ. Тэнгүүд тэр чинь яг тэр механизм нь өөрөө чадал нь бол 85-аас 90% таригддаг, 10 алддаг гэсэн үг байхгүй юу? Заримдаа ингэж хавчиж чадахгүй байгаа ч юм уу. Тэр хавчиж чадахгүй нааж байгаа би мэдэх хэвээр. Мэдээд хэрэг алдсан байх юм бол нөхөж хийх. Ийм даалгавартай байсан. Тий, одоо 3 дахь жилдээ. Надтай сая 2 дахь жилийн хамгаалалт аягүй сайн явсан.
Монголд хэрэгтэй юм шүү. Одоо монголчууд аяга газар тарил ингээд доош тээ. Тийм тэнгууд төр чинь нэрэл ингээд хаа сайгуул тарьчдээ шүү дээ. Тэгээд ингээд аяга ойрхон нэрээ тэрнийг яг бодоод хийвэл аяга ихийг тарих нэ. Тийм үү тий. Тэгээд Монголд бас төсөл явуулсан манай компани. Гүнсааны сургууль тэгээд нэг юуны институт лээ нэг институт хамтраад Монгол. Манай компани уу? Тийм. Ямар төсөл явуулсан? Нөгөө манайх саримсны машин зардаг. Ер нь сарим сонгоны жижигхэн машин багт тий. Жижигхэн машин Солонгос болохоор жижигхэн хэмжээтэй машин. Сарим сонгоны л машинуудаа хийдэг. Саримс хураан, саримс тарин, саримс ялган, сортлон гэдэг ийм л юмнууд хийдэг байхгүй. Тэгээд тэр машин гаргалждаг бас машин байт юм уу тий? Тий нөгөө болцоотой хэвээр нь одоо байгаа шүү дээ. Тэнгүү тэрийг ингээ хийгээ тэргээ задлаад ингээд конвертер явж байгаа. Тэрнээс нөгөө нэг юм хальс үлдэн шүү дээ. Хальсуудыг ялгаж аваад ингээд сонгонуудаа гаргаж ирээ. Тэгээд тэр гарсан сонгонуудаа ингээд том жижигхэн бас хуваадаг байхгүй. За. Ягаад гэвэл том юм одоо хүмүүс байдаг шүү дээ. Том хүмүүс, жижиг хүмүүс гээд машин нь болохоор юу нь бол яг дундаж 18-25 см юм тийм 18-25 мм тийм өргөнтэй. Тийм саримсууд хийх хэрэгтэй. Тэгээд сортлсон машин яг тэр саримсуудыг гаргаад өгчдөг. Тэгээд тэрнээс гарч нэг тарилтын машин дээгээд тэгэл тарина. Тэгээд Монгол тэгээд тарьж үзсэн. Монгол бол хөрс бол айгүй гайхалтай. Дороо гарсан. Тэгээд Солонгосод бол өстой хөрс нь бол үнхээр гайхалтай юм аа гэж. Ирүүл. Тэгээд хүмүүс нөгөө нэг гараар тарьдаг ингээм юунууд бол очиж үзсэн. Дархны тийш явсан баггүй юу? Хүмүүс сайхан ингээ хашаандаа ингээ гараа тариад сансангана ургуулаад байгаа юм. Тэгтэл манай одоо Монголын одоо саримс дотоод ер нь бол 97 гаднагтаас авдаг байгаа. Тэгээ үлдснэнгийн бол өмнө говьд жоохон тариал хийдэг. Тэгээд үлдсэн хүмүүс нь гар аргаар жоохон тарьдаг. Том зах зээл байгаа юм шүү дээ. Уул нь байгаа. Тэгээд машинаа ингээд тариулаад тэгэхээр машин жоохон үнэтэй. Одоо зарагдж байгаа нь 17 сая вон гэж байгаа. Тийм. Тэгэхээр шууд ингээ Монголд очиж зарагдтал чинь 2 төхөнтэй болоод яг фармерууд яав нэг бас л хэцүү шүү дээ. Тийм нөө Монголын банк энтертэй хамтрах хэцүү юм тийм. Баг 40 сая. Тийм. 40 сая тэд хүн. Тэгээ нэг авчихад тэгээд юу яах вэ? Одоо үйлчлэгээ засвар үйлчлэгээ даатгал баталгаа энэ гэсэн юм байх. Тийм. Бас төлөлтөө жоохон нөгөө юу аахгүй. Хэцүү байгаа юу тийм. Ягаад тэгэхээр нөгөө одоо манай компани Монгол салбар байхгүй. Эвдэрлээ гэж тийм. Тэнгүүд яг хоо захиралтай ярьцлага энэ төрлийн бизнес одоо Монголд нэг салбар нэгээд тэгээд одоо эвдэрлээ л ихэд тасаад өгдөг байхад болж байгаа байхгүй юу одоо газ засвар үйлчлэгээ нээж өгөө за ингээ болсон гэдэг ийм үйлчлэгээ байвал хэрэгтэй Монголд. Тэгээс Монголд бол засвар үйлчлэгээ байхгүй хятадаас очсон зөндөл юмнууд байна. Сайхан ажиллаж байгаа дийдтэй. Тэгээд нэг монголчлаад засвар авахгүй болоо тэгээд нэг хогийн зэгдэн очиж байгаа тийм. Гол дутагдaltaй талууд бол юм байна. Там шиг нэг анх бүх юм задлаад үзгээл хүмүүс чинь ингээд юу гэдэг монголчлаа тийм. Нэрийг хорчвол ажиллаж байгаа юм шиг. Нэг чанга зөгч. Тэгэж явна шүү дээ. Тийм асуудал Монголд бол байд юм. Нэрс хөрс мөрс зах зээл нь байгаа юм байна тий. Хөрсөн зах зээл байна. Сайхан том газар байна. Тийм байна. Тийм. Гэтэ Монгол төлбөр яаж төлөх вэ? Тэр хүмүүс худалдаа авах нь яаж хөнгөн хийж өгөх вэ? Тийм. Засвар үйлчлэгээс хоёр том асуудал байгаа юм биш тий. Тийм. Бас нэг бодоод тахаар бас манай Монгол орн бол том газартай ч гэсэн бас өвлөрлөө хувьд бол тата бус тариаланд богинохон цаг хугацаатай. Тэгэхээр бас хүн амын үзэсгээр одоо цөөхөн одоо тариаланд ороодох хүн бага. Тэгэхээр бидэд нэг сонголт байгаа гэсэн технологи хөгжил зохих. Том төхөөрөмжүүдээр том гадалбайг тарих. Тийм ийм л арга байна. Тэгэхэд бол санхүүгийн амар чадвартай хэрэгтэй. Тэгэхээр төхөөрөмжүүд тийм. Тэгэхээр улс дээр тэгэл одоо санхүүжил сайн болгох хэрэгтэй гэдэг тийм. Жидүү мэдүү гэдэг нь яг ийм юм руу орох хэрэгтэй юм биш тэгвэл тийм. Тийм. Ингэж хараад тийм. Одоо ийм ингээд соромсонд ажиллаад ингээд байж хахад давуу тал юу вэ? Давуу тал байж үзсэн шүү дээ. Тийм, давуу тал бол тийм зөндөө байна л да. Надад бол шинэ зүйлүүд одоо хүнтэй одоо connection их сайн болж хүмүүстэй их танилцж байна. Компаниудын хүмүүстэй. Тэгээд бас яг Солонгост нэг байгаа давуу тал нь бол хөгжүүлэлт хийх одоо засгийн газар нэг сайхан юм ба шүү дээ. Хөгжүүлэлт ингээд прожект сайхан спорт хийгээд
Тийм шүү. Тийм. Ингээл за хөгжүүлэлтээ мөнгө хитэн төгрөг байхan бүгд нүгээ гээл тэгж байгаа шүү дээ. Ерөнхийдөө за нэг сургууль орох хэрэгтэй, нэг институт орох хэрэгтэй. Тэгээд танаа кампугаараа ингээд ахлаад ингээд энэ прожектыг ав. Юу хэрэгтэй бүгдийг авч байгаа гэл ингээл энэ сайхан юм да. Тэгэл одоо би одоо судалгаа хийхэд бол хүссэн газраас ийм юм захиалаад авъя гэл. Аваад. Тийм Монгол тийм. Тэгээ энэ бол таахмар систем бэ тий. Тэгээ энэ бол үнэхээр гайхалтай хөгжүүлэхийн тулд гээл тий. Компани хэрэгтэй, сургууль хэрэгтэй, институт хэрэгтэй. Бүх дэмжлэг мөнгөний усаас үгүй тэдэн жилийн дотор наад прожектод дуусах гээл тий. Тэгээ зөв талаа аягүй дэмждэг юм шиг тий. Хүмүүс болоо эдийн засаг шинжилгээний шийдэл. Тэгээд одоо ингэ юу боллоо штэ. Монголд ажил ямар ажил хийжсэн бэ? Монголд ажил хийжсэн, энд ажил хийх нэг юу нь ялгаа байна уу? Ялгаа юу? Монголд давуу тал юм давуу. Тийм би Монголд яг төгсөөд би багш нартайгаа нэлээд стартап компани байгуулад гэж байгаа. Манай багш нараа стартап компани байгуулад тэгээд би төгсөөд шууд орж ирсэн. Тэгээд тэр үед бол санхүүгийн бас их хүндрэлтэй байсан Монголоор. Тэгээд тэр санхүүгийн хүндрэлийг давчдаг ингээ бутраад ингэж байгаа. Тэгээд би цааш үргэлжлүүлээд Тесод бас ажиллаж ирсэн инженерээр. Тесод ажиллаж яг одоо тэнд инженер Монгол инженерийн инженерийн асар ялгаатай л да. Тесод бол инженеригээд засварчин л болж байгаа байхгүй юу? Ер нь бол ягаад тэгэхээр одоо эвдэл гарлаа нөгөө сервисүүд байхгүй. Тэнгүүд яг нөгөө монголчлах хэм монголчлахгүй электроник хэмжээлтэй монголчлаад байх байхгүй. Тэгээд засах гал үзэн тийм л одоо мессенжер очих гэсэн үг. Энд болохоор яг чи аль чиглэлээр төгсөн юу гэж чадгаа тэгвэл тэр чиглэлээр яваад тийм юм хий гэдэг. Нарийн мэргэжлэр ажиллах юмараа хийх юм гэж байгаа гэсэн үг тийм. Тийм л ялгаатай. Одоо лабораторийн амьдрал сомбоо хүүбэ гэж байсан шүү дээ тий. Тэгээд компанид оронгууд бас тийм сомбоо хүүбэ гэсэн юм байх уу? Тийм. Ер нь бол байна. Ер нь бол компанид ороод одоо манай компанид ажиллаж олон янз янзын нэртэй хүмүүстэй одоо юу гэх юм Тинжааны юм, Сужааны юм гэл ингээл нөгөө баахан захирлууд нь тий. Айгүй нөгөө үйлдвэрт ажилладаг хүмүүс нь өөр нэртэй ингээд би бол барыг чийжилдэг юм. Ерөнхийдөө бүгдийн Тинжааны юм гээл дуудчихсан. Ер нь бол. Тэгэл мэдээж тэр чинь настай хүмүүс байгаа. Тэгээ багийн ахлагч гэсэн үг Тинжааны юм гээ тий. Мэдлэх ёстой. Солонгостойгоо солонгос зарчмыг даах ёстой. Мэдлэх ёстой. Тэгээд хэлж байгаа ярьж байгаа үгүүдийн сонсох хэрэгтэй. Солонгос хэлдээ сайжруулаа л гэж хаад одоо сайжруулах хичээгээл сайжруулаад. Тэгээ яалт нөгөө нэг манай багийн ахлагч өөрөө бас англитэй. Захирал өөр англид ингээ хоёр харьцаж байгаа. Цэвэр шууд харьцаж байгаа хүмүүс нь англид болохоор солонгос орхигдоод байдаг. Гэтэ бол мэдээж бол бус хүмүүстэй харьцсан тулд сурах хэрэгтэй. Бусад одоо хардвер тим гэж бас маа байдаг. Яг нөгөө механикууд зураад ингэдэг хүмүүстэйгээ тэр хүмүүстэй бас зарим тохиолдолд хамтарч ажиллахгүй нөгөө үл хоорондоо ойлголцохгүй системийн хувьд бараамжлах боломжгүй тийм механизмд хийх тохиолдол. Тэгэхээр тэр үед сайн ярих хэрэгтэй байгаа. Тэгэхээр хэл бол бас чухал байгаа. Сургандаа. Тэгээ сурж байгаа одоо гайг болж байгаа. Ерөнхийдөө бол тий. Анхнаас Солонгос төрөд хэр удаж байгаа юм бэ? Би одоо 3 жил гарсан болж байна. 2 жил магистр хийгээл тий одоо жил гарсан ажиллаж байгаа юм биш тий. Оо сайхан ирсэн. Тийм сайхан ирсэн. Хэдэн он төгсөн гэсэн үг нэ чи TC-г 15 он төгссөн. 15 он төгсөөд 2 жил Монголд ингээ ажил хийж байгаа 17 онд ирээд 19 он төгсөөд одоо ингээ шуурхай явж байгаа юм тий. Тэгээ. Одоо цааш доктортой сурах юм гэсэн бодол юм. Тий, би сурах гэсэн бодол байгаа. Ямар ч хүүгээ жоохон том болгож байгаа. Одоо гэр бүлд ямар нэгэн одоо санхүүгийн дарамт төвшүүлэхгүй хүртлээ байжгаад. Одоо юу гэдэг нь одоо оюутан болчихвол тий хэцүү шүү дээ. Тэр чинь төлбөр мөнгө гээд тэр хэмжээнд хүрчих юм бол би доктортой сурна гэж боддог. Чадвал Германд сурна гэж боддог. Германы компанитай холбоотой ажиллах гэсэн юм биш тий? Тий, Герман руу явах юу яах вэ? Одоо тий. Бодол орж ирсэн байх нь байна. Ер нь их сайн систем бол Германд л хийгдэж байна. Германы систем их сайн ажилладаг. Найдвартай. Явнахаа амжилт хүсье. Явнахаа. Тэгэл хөцөлтөө юм. Би яг ясаа явуулах гэж бодоагүй.
Яг тэгэхээр угаасаа миний хийж байгаа төсөл имплемент тал руугаа байсан. Шин санаа бол биш шүү дээ. Хийцэн байгааг яаж хийж байгаа ноу хав нь олох байсан болохоор яг энэ тал руугаа эсэ гарна гэдэг бол амар хэцүү байсан. Тэгээд яг гэхдээ бид нар бол conference paper гаргасан, конференцд очсон, оролцсон Асаба гэдэг Америкийн журнал гэдэг. Тийм шиг 2-3 конференц пепер гаргаад хуралданд сууж суусан. Тэгээд инженерийн чиглэл магистр төгсөхдөө пепер тавих хэрэгтэй ш нэрээ тий. Тийм, пепер тавих хэрэгтэй. Тийм, бид нар чинь нөгөө хэрэггүй байдаг байхгүй юу? Тэгтээ нөгөө тийм пепер яг хуу конференц пепер гэж олон эсэ аплай хийх хэрэгтэй гэдэг. За. Аплай хийж үзээд яг хуу цаанаас режект хийсэн бол яг хуу зүгээр л тий. Ямар ч аплай хийж үзэх хэрэгтэй. Би бол аплай хийж үзсэн. Тэгсэн чинь энэ бол зүгээр л project report байж тий. Энэ эсэ болж чадахгүй гэж тэгж байгаа юм чи. Угаасаа л project report байгаа байхгүй юу? Тийм. Тэгтээ сүүлд бид төгсөөд байсан чинь төгснөний дараа бидний юг документыг юун дээр Spring дээр ном болгоод нэг chapter болгоод оруулсан байсан. Ном болсон юм уу тий? Номны нэг chapter. Уг нь юу авсан reject гэх юм. Үгүй тэр бол өөр. Бид нар тийм бас нэг Монгол профессор, эмэгтэй профессор байдаг. Тэр хүн Нидерланд одоо юуны их сургууль нэрийн сайн марчиж. Тэр профессорчлал хийдэг чадварлаг хүн байт юм билээ. Тэгээ өөрөө ном редактлаад ингээд гаргасан юм билээ. Тэгээд бидний хийж байгаа юмнуудыг нэг chapter болгож оруулъя гэд. Тэгээд ном болгож гаргасан гэсэн. Тэр их баярлаа гэсэн би. Тийм үү хин гэдэг хүн бэ? Янжаа гэдэг хүн байсан. Ямар мундаг манай монголчууд юм хаасаа харин айгүй мундаг монголчууд яг салбар салбартай тэргүүлэгч нь байгаад байгаа. Нэг юм бол танаа юун дээр одоо танай мэрэгжлийн чиглэл рүү те гасаа явах сонирхолтой мэдээлэл пепер одоо юу гэдэг тийм сүүлийн үед олж мэдсэн юм байна уу? Тийм сүүлийн яг миний нэг анхаарал татдаг нэг төхөөрөмж байгаа. Marvel Mind гэдэг Америкийн компани 2 жилийн өмнө бүтээгдэхүүнээ дурсаж байгаа сайхан нас гаргасан Indoor GPS гэж ярьж байгаа технологи байхгүй. Инdoor GPS-ийн гадаад ажиллах дотор бол ажилладаг. Бүлгийн дотор бол ажиллахгүй. Тэгээд Indoor GPS гэж нэрлэж байгаа яг өөр төрлийн юм байдаг. UPV одоо нэг Wi-Fi сүлжээг ашиглаад positioning мэдээллийг явуулах ч юм уу. Одоо энэ гаргасан энэ Marvel Mind-ийн бүтээтэй арай өөр ultrasound сигналаар positioning мэдээллийг 2 см-ийн хөвчлөлтөөр өгч чаддаг. Ийм төхөөрөмж байгаа. Манай миний iPad-ыг олохгүй гэсэн миний утас тэр ямар холбоо очиж байна. Тэр систем үчин тэгвэл наад иймэрхүү югаар л нөгөө iPhone ч юм уу олж молдорсдаг би нэг. Тийм баг. Иймэрхүү югаар ордог баг тийм. Тэр сүүлийн үед их сонирхолтой байгаа. Тэгээ би компанид мэйл хийж ямсан холбогдоод одоо application орж ирээд дахиад үргэлжлүүлнэ. Тийм. Тэгвэл одоо хаашаа энэ GPS-ээр indoor байхаар чи ямар ач холбогдолтой авах вэ? Ер нь тийм яг хоо indoor GPS гэж нэрлэж байгаа боловч цаана GPS-ийн яг юу бол биш л тийм. Тэгээ одоо өөр одоо сигнал радио сигнал ашиглаад ингээд нөөдүүдтэй. Тэгээ хоорондоо 30 метрийн радиус үүсгэх, рейнж үүсгэх тийм нөөдүүдэд тавиал тэр дотор хаана явж байгааг зөвхөн хаана явж байгааг мэдээлэх юм уу? Тийм хаана явж байгааг одоо аль позишн дээр явж байгааг харуулах байхгүй. Энэ нөөднөөс тэдэн сантиметр, энэ нөөдөөс тэдэн сантиметр ч гэдэг юм уу? Энэ юм уу? Тийм. Ажилттай юм уу? Хүн тэр яг хөө зүгээр нэг одоо юм цаг болгоод бас хийцэн юу байгаа төрлөн. Тэгээ ингээл зүүхэд бол одоо энэ хүн энэ барилга энд явж байна л гэж шууд харагдаж штэ. Тэр чинь амар хэцүү юм биш үү? Дарамт юм биш үү? Тий, энэ төрлийн юм бас хүнтэй байдаг. Ер нь бол бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа. Үүн бол хамгийн чухал. Үнэтэй юм аваад хийхэд бол холбогдол нь юу ах одоо энэ? Энэ нэг бол хүнийг хаана явж байгааг мэдхийг. Яг хоо одоо яг миний ашиглая гэж бодсон төрөл бол би нэг гэрээ хаус маань бас нэг төсөл авсан байгаа. Одоо нөгөө гэрээ хаус үүдэн штэ.
хүлэмж. Тэр дотор зогоод тэгээд өөрөө ингэж автоматар хүн лөө одоо хүн зөв нэг баатан дарахад нэг товч дарахад автомат нь хурж ирээд ингэх одоо төхөөрөмжөд хэрэгтэй юм болов энэ нэг ашиглавал арай робот хүнийг мэдээд ирэх юм байна. Нэг баатан дарахад одоо юу гэдэг нэг юм зүүчлээ энийг дарахад робот нь өөрөө хүрээд ирдэг тэр хүн дээр хүрээд ирдэг. Тэгээд роботын суулгах юм уу? Бараг тий хүн дэс роботын суулгах. Хайгаад авахгүй шин чи хүн бинийг явах юм гэдэг. Хүмүүс янз бүрээр ашиглаж байгаа юм. Зарим нөгөө корона гэх тий хүмүүст ингээ суулгаад хоорондоо митинг зайд ойртуулах ч юм ойртолгонгууд сигнал өгдөг ч юм уу тийм юм янз бүрээр аппликейшн ашиглаж байгаа. Надад ч тийм бодлоо гэж шүү дээ. Хүмүүс малчид малаа алдчихлаа гэдэг ч тий. Малдаа суулгангууд хаана явж ийн. Хөдөөхөр нөөдүүдийн тасал зайгүй байна. Тэр бол холын зайны GPS хэрэгтэй байх. Тэр бол энэ гадаад нөгөө outdoor GPS болчихж байгаа байхгүй яг GPS-ийн сигнал аваад. Энэ ч бол GPS-ийн indoor GPS-ийн сигнал бол авахгүй. Арай өөр технологи явж байгаа. Амар юм хаггүй юм бэ те бас өөр компанид орсон ч үлдээ юм аа цаг зөөгсөн чи хаана явж байгааг нь янаад юм бол амар юм бэ гэж бодлоо. Тэр роботын суулгах юм биш үү? Тэр роботын суулгах. Тэгээ үүний хувьд бол бас их гай байсан. Ийм шинэ технологи бол орж ирж байгаа юм тийм. За содогийн юуны залуу хүн ч гэсэн тий хичнээн залуу ч гэсэн мэдээж л одоо нэг гэр бүлтэй ингээд мундаг өөрхийн толгойлогч эндээс ажлыг явж байна. Тэгээд юу байдгүй зарчим өөртөө баримталтай зарчим яг ингээд өөрийг чинь тодорхойлох тийм байдгүй. Зарчим бол байгаа. Тэгээд яг нөгөө хувийн үндсэн зарчмуудаар баримталж одоо худлаа хэлэхгүй. Тэгээд хүнд амлсан бол амлалтаа биелүүлэгч чийдэг. Тэгээд ер нь бол би бол цаг алдах айгүй дургу. Одоо юу гэдэг нэг өдөр амарсан бол за би өчтөр амарсан бол маргааш хөдөлмөрлөх хэрэгтэй. Өчтөр амарсан ч өнөөдөр ажиллах хэрэгтэй гэдэг юм. Тимийг заавал одоо нэг тийм сул цагаа заавал нөхөж ажиллах хэрэгтэй гэдэг тийм зарчим баримталдаг. Чөлөө цагаараа тэгвэл юу хийж мөрөдөг вэ? Чөлөө цагаараа сакс тоглох хичээдэг. Тэгээ одоо тоглохдохгүй байна. Чөлөө цаг айгүй муулталс болох. Ажил орсон шидээ цаг муулталсан. Ажилд одоо тэг хүүхд үнэн гарч ирээд хүүхдэд анхаарал тавих хэрэгтэй. Тийм. Өөр мундаг авбэс. Хүүхдэд харах шиг хэлсэн шүү дээ. Алдчихсан алдаа би нэ алдаасаа сургамж өгсөн үед би нэ тэгтээ гоё алдаа чинь нэг гоё тийм амжилт бас болоод идэг шүү дээ. Тийм. Тэгээ алдсан зөндөө байгаа. Тэгэл одоо улс сургуу гэх юм уу аливаа зүйлийг айгу гүйц судлаагүй байж наа чи ингэдэг гэд би бас тийм байсан. Тэгсэн үү? Тийм. Тэгээд одоо зүгээр өнгөцгөн тэрийг зүгээр уншсан байгаа шүү дээ. Цаад учрыг нь бас сайн ойлгож байгаа юм. Тэгдэж одоо тэр талаар хүн ярангууд би наа чи мэднэ наа чи ингэдэг гэж ярьдаг байсан. Тэгээд сүүлд би их бодох нь их буруу сайн байсан шүү. Тэгэхээр ер нь бол их сайн уус ууртай мэдсэний дараа ярих хэрэгтэй. Тийм. Төрүүлж дуус өхөө нам хөлнө гэдэг шиг. Тэгээд би чадна би хийчихнэ гэдэг чинь анх хэрэгтэй дуусаа бүгд тийм байд юм аа тий. Тэгээд нөгөө нэг мундаг мэддэг хүмүүс хайж яг ингээд ойлгосоор сүлдээ тэгээд юм. Тэр аргатал дуурахгүй бол тийм ойлгод юм уусаа. Анх хэрэг хүн болгонд л юм тийм алдаа байгаа шүү тий. Сурах тусам юу ч мэдгүйгээл мэдтiin гэдэг шиг. Зөвхөн өөрийнхөө жижигхэн салбараа л мэддэг гэдэг шүү дээ. Салбарын бусад салбарууд ингээм юу ч мэдхгүй. Амьдрал ч одоо зөндөө олон багш тий ингээд хүндэлж явдаг хүмүүсийн тийм бодож явдаг үг, сургамж болж исэн үг, тийм үг юу юм байдаг уу? Тийм байдаг. Би яг хоёр үгийг л айгуу бас бодож явдаг. Манай ээж хэлсэн. Эхнийх нь бол эзээч заяач байна. Энэ бол яг үнэ үг. Чи яг хичээвэл байхад бол чиний боломжууд нэгдэл. Чи яг хичээж байгаа бол гэдэг тийм. Хоёр дахь үг нь болохоор одоо чи одоо өөрийгөө хамгаалж чадахгүй байсан чи. Чиний хийсэн чамаа хамгаална гэж бас ээж яддаг байсан. Тийм өгч байдаг. Тийм одоо би бол тэгээ одоо юу гэдэг одоо би ийм гоё юм хийсэн гэдэг ингээд яриад чаддаг байхгүй юу? Ер нь бол ярианы техник муутай. Тэгээд
Өмнөөс чи ярьна. Тий, хийсэн юм чи үнэхээр юм хийгээд би ийм юм хийчлээ гэхэд бол хийсэн ингээд хүн бариалцууд тэр хийсэн юм чинь чамайг л хамгаалаад өө энэ хүүхд ийм мундаг юм бичсэн юм чи тийм хийсэн юм шиг гэд ингээд хамгаалдаг. Энэ бол бас өнөө амьдрал дээр байна. Тийм тий. Чимээгүй шаргуу одоо хөдөлмөрлөх гэсэн үг л дээ. Ер нь бол тийм тий. Тийм байна. Гой юм ингээд сонсож явдаг шүү. Тийм тий. Үүний өөрөөрөө бахархчихсан. Энэ ирчүүд юусоо бахархахгүй юм шүү. Чи бахархчихсан. Яас яг бахархчихсан. Яг ингээд амар бахарх гад ингээд надаас одоо хэд дахиад луулаг хүмүүс ингээд байгаа гэж шууд тип бод ороод идэх байхгүй. Тэгэхээр наваа. Тэгээд энэ одоо бахархаад яах вэ гэж бодоод яг баярлж ийсэн үү зөндөө. Нөө ропкод оролцоод бид чинь багаараа төрүүлээд интимэтиг яваал ингээд тэр үед бол одоо магнаа артлаа баярлж ийсэн. Тэгээд баярлсан үе зөндөө тэгэл. Магистр төгсөөл болоо. Солонгос төрж ирээд хамгийн гоё бас хамгийн хэцүү юм юу гэсэн бэ? Лабын амьдрал өмнөх амар биш л байдаг да. Тэр бас хэцүү байсан. Содын хад би юу юм бэ? Дөнгөж ирээл яг 3 сард хичээл эхэлсэн шүү дээ. Ингээд ирэнгүүт шууд 100% төлбөр хийх хэрэгтэй байсан. Тэгээд би бол нэг цуглуулсан нэг сая гаруй монтал байсан. Тэгээд би 2 сард ирсэн. 1 сар ажил хийж төлбөр олно гэд. Тий, тэгээд шууд 2 сард ирээл шууд ажил хийсэн нөгөө тэгбэн ажил хийдэж тий. Тийм ажил шууд ирээл хийж байгаа юм чинь бараг. Тэнгүүд нөгөө яг нөгөө тэгбэний хоод бол яг ингээд нэг будаа кимчи ус юм уу шүл юм мэдгүй. Яг тийм байсан. Тэгэл би нөгөө ажиллаа ингээд хийгээл шүнжэнгээ ажилдаг дундаа нэг 5 минутын л нэг л амралттай. Нөгөө ачаа ялгадаг ажил байна. Ачаа ялгана ачин. Тэгэл би тэр ажлыг хийдэг байсан. Төлбөр олох гээд. Тэгээ тэр үед бол за энэ хоолыг идээд тэгээ мэдээж бас ингээд цаашаа төлбөр олох хэрэгтэй шүү дээ. Угаасаа би 600 сая цалинтай байсан. Төлбөр нь 300-400 байдаг. Тэр хасаа бүтсэнд амралтын цагаараа ажиллана гэж бодож байгаа юм чинь. Тэгээ төлбөр олно гээл. Тэгэл за энэ хоолыг идээд энэ ажлыг хийгээд энэ чинь ингээд 2 жил сорно итгэцтэй л гэж анх ихэд аюу хэцээс. Тэгээ би экогч дээрээд багшаа энэс өөр ажил байдаг юм уу? Тэгээд ийм л ажил байдаг юм уу гэсэн чинь багш. Тийм хүмүүс ийм л ажил хийж Монголд юу яадаг. Төлбөр хийдэг. Хүмүүс ийм л ажилтдаг чи ийм л ажил хийдэг. Тэгэнгүүт ямар хэцүү юм бэ гэж бодсон чинь багш л бас жоохон давлсан байлээ. Тэгэхээр утгасан тэгвэ. Тэгвэ юу? Би нэг 7 хоног хийгээл. Тэгээд би юу яасан л та өөрчлөгдөд ингээд шашхтаар ингээд жоо өсөөд миний ажил. Тэгвэнд жагаал нэг үйлдвэрийн ажил руу ороод нэг сардаад үзээд байгаа шүү дээ. Нэг сардаа нөгөө төлбөр олох гол тэгэл ингээд янз янзын ажил хийж үзэж байгаа. Тэгэл төлбөр зогсуулсан. Тэгээд шууд төлбөр өгөөл. Анх удлаасаа хурц ирээд тэнд чинь нэг инженер нэг ёсны бас нэг жоохон хүндлэлтэй шүү дээ бид нар. Тийм үеинд хурц ирээд бүр хинч биш ажил хийгээл ирэхээр амар юм жоохон стресс ордог шүү тий. Тэрнээс ахуулаад за тэгээд хоол ундаа за тэгээд ажлын ачаалал ярих юм биш л тий. Гоё юм нь юу? Гоё юм нь бол гоё юм зөндөө. Тэгэл эргээ бодоход бол гоё. Тэгээ би ингэж ийсэн ингээл гоё дурсамж болоод хэцүүсэн ч тийм. Лабд бол нэг асуудал байгаагүй тий. Лабд яг нөө шууд бас хэлгүүж гэж жоохон курс суужсэн л да англи хэлний. Тэгээ ярианы техник бас айгу муутай. Шууд хурж ирээд ингээд англиар шууд чөлөөд ярихад хэцүүсэн би. Тэгэл жоохон хэлэн дээр л нэг жоохон асуудал байс. Тэрэн дээр нэг 3 сар бэлдээл тэгээд нэг мэтгэл өөр юм мэтгэл лабынхантайгаа ярилдаг энэ төр тийм. Яг яаж хэлээ сайжруулсан бэ? Харин тийм. Тэгэл сурна. Тэгэл үгээ зээжлэн лабынхаа хийж байгаа хугацаанд тэгэл ойгоор нь хэлээ бас сурах хэрэгтэй үгээ зээжлээл. Үг зээжлээл пепер хүншдэг байсан. Пепер тийм унсан даа үг мэдэхгүй юм шиг ойлгохгүй шүү дээ. Тэгэл словартал мөрмөрөөр ингээл тэгэл ойлгож эхлээл. Нөгөө манай би ч одоо 2 профессорын гад тэмцэх юм уу? Манай үндсэн профессор болохоор яг намайг ингээд авсан профессор болохоор тэгээд хэд олон ятанд хэлсэн шүү дээ. Тэгээд 14 онд нэг удаа л митинг хийдэг гэсэн. Тэгээд яг ингээд нүүт тулаа за чи юу хийж нэг ийм цаг угаасаа байдгүйсэн манай профессорт. Гэхдээ шууд орж ил митинг орж за төсөл яаж явах чинь хизээ амгаалт илээ хэдүүт явагдаж чинь гэж асуув. Ингэж авч байгаа юм. За окей дараачих ингээд айгу хурд уулздаг. Тэгээд ирэнгүүт тэгээд яг ингээд ирэхэд бас манай онгоцлт
компьютер байдаг ус намайг ирэхэд. Тэгээ нэг юм ингээд директэйс нэг юм процесстэй наадах чи ажилтдаг байхаа. Тэгээд босгоод аммаа гэн. Тэгээд дахин тийм санагдал гэсэн чинь ус олон хүүхдтэй болохоор яг тийм л байгаа л да. Тэнгүүд манай экогшин профессор Вончул хаан гэх профессор болохоор тэр хүн их сайн хүн. Манад лабт орсон. Би чам компьютер авч, би чамд бүх юм хэрэгтэй юм авч гэт. Өөрхөн лабтаа суулгаад намайг илүү цалиу өгөөд. Оо яа гэх юм. Тийм. Тэгээ их сайн хүн. Харж өгсөн. Тэгээд сайн хүмүүс байдаг шүү дээ. Аяг тусалдаг солонгос хүмүүс. Тэгээд манай профессор 16 хоног нэг митинг хийдэг байдаг байсан. Тэгээд Мончул хаан профессор 7 хоногоос болон митинг хийн. Юу хийсэн чинь харъя гэл ингээл яг миний профессор шиг надад ингээд сансан гарсан. Тийм. Тэг баярлж байна. Тэр өмнөх сомбэ тэр эко гэгч амар гой зам сайжсан байгаа байхгүй тий. Мундаг манай ус бол тэгэхээр Монгол хүнд амар сайн тусламж санагдсан байна. Тийм. За одоо чи энэ бичлэгээ 10 жилийн дараа үзье гэж бодъё л та. Тэгвэл чи одоо өөртөө хандаж юу гэж хэлэх вэ? Тэгэл би бодсон шүү дээ. Энэ 10 жилийн өмнө энэ бичлэгээ үзэл. За чи 10 жилийн өмнө ийм төвшөнд байсан байна. 10 жилийн дараа чи одоо ямар төвшөнд хүрсэн байна гэл өөртөө самбар хийндэ. Тэгэл одоо тунгах тэгэл асууж чи өстө муу 10 жилийн дараа юу ч хийгээгүй байна. Яг л төвшөндөө байсан байна гэдэг ч юм уу. Эсвэл чи бүр таажигдсан чи бүр доктор болсон байх юм шиг байна өө. Тий. Германд ижих юм аа сте. Тийм шиг байна. 10 жилийн дараа битээр ингэ ч юм ширлээ. Тэгээд чи өөрөөсөө асуугаар. За эх орноо санаж л байгаа л гоо. Эх орныгоо юг хамгийн санаж байна да. Бүхэл юм санаж байна да. Эх орноо боддог аав ээжийг санаж байна. Эх орныхоо сайхан агаар. Сайхан тал нутаг. Сайхан орох боодог гэх юм. Хөдөө гэх сайхан бүх юмаа санаж байна. Харин тийм би гэрээ санаж. Харин тийм одоо яг шийдэггүй л. Тэгээд одоо ажлын байдлаасаа болж байгаа л одоо шууд ингээл орхиод буцчихвал бас буцчмаар юм шиг. Гэтэ анх нөгөө хүний итгэлцэл гэдэг айгуу чухал. Би нөгөө манай захирал ажилд авахдаа би Монгол хүмүүс 5 жил ажиллал ингээл гардаг. Гэсэн би бол одоо чамд чинь чи манай компанид олон жил ажиллана нэстэй чамтай ингээ одоо юу гэдэг ингээ итгэлцэл байгаа байхгүй цаана. Тэгэхээр тэр хүний ингээд итгэсэн итгэлээр ингээл хаяал Монгол явлаа гэдэг ингээд бас жоохон муугай юм шиг. Хаяада Монгол юмар санагддаг. Гэтэ одоо тэгээд нэгэн ингээд амлцсан ажиллаж байгаа болохоор чадварчнаагаар ажиллаж байгаа тэгээд буцандаа гэж боддог. Монголдоо тэгтээ ер нь бол чи бүр буцсан шүү дээ ер нь тий. Монголд одоо сурсан Монголд хэрэгжил. Харин тий. Тэр л бол зорилго шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэснээс гадуудлуудад сурахад үндсэн зорилго нь яахаа. Хорнол хөгжүүлэх зорилготой. Монголд одоо танаа салбарыг хөгжүүлэхийн тулд юу хийгдээсэ гэж боддог бай. Дэмжлэг тусалцаа эсвэл манай салбар ингээд нэг хөгжүүл энийг л хэрэгтэй байдаг даа гэдэг. Тэгээ ер нь бол яг энэ Солонгосын прожект хийж байгаа энэ зарчим энэ structure бол маш ихтэй. Авлаа нэг прожект өглөө тусан газар ч юм уу усаас тэргээ спорт хийдэг. Тэгээ тэр прожектэнд заавал одоо яг л адилхан одоо компани байх хэвээр, сургууль байх хэвээр, институт байх хэвээр гэдэг яг ингээд заагаад өгч хэрэгтэй юм шиг. Тэгэх юм бол нөгөө сургууль компаниудын хоорондох communication-ыг сайжраад тий. Төгсөөд хүүхдүүд ажилд ордог. Тэгээ энэ прожект өгснөөр бүтээгдэхүүн гаргаж компани одоо цаашаа одоо үйлчлдэг ч гэдэг. Энэ бол айгүй том гоё систем. Тэгэхээр мөнгөний өгшин дараа нь хариугаа нэг чинь тий. Тэгээд хоёр зогц. Би мөнгөс тэр устдал буцаж шингэж байгаа байхгүй яг ингээд бодохоор прожектэнд одоо 400 сая вон өглөө тий. Сургуулийн төдөө, компанийн төдөө, институтын төдөө гэж явлаа. Тэр одоо дөнгөж прожектын одоо хоолнд хэдэн төгрөг төхөөрөмж авах хөгжүүлэлтийн хэдэн төгрөг, цалин хэдэн төгрөг гэдэг ингээд бүр заагаад өгч хэрэгтэй яг Солонгос шиг. Тэгэх юм бол нөгөө илүү дутуу нөгөө завчаа байхгүй болчихно. Тэгээ хоёр тэгээ тэрнийхээ үр дүнгийг бол маш сайн шалгах хэрэгтэй. Тийм. Тэгэл энэ зарчим бол одоо Солонгосыг бол хөгжүүлж ингэж бодож байгаа. Монгол яг энийг дөөрөөсөө гэж боддог гэж байна. Бодохгүй тийм болохгүй. Чам шиг хүмүүс зөндөө очиод өөрчлөх хаа. За манай подкаст шеэр чимгээ уянга. Тэгэхээр зэрэг чамд ингээд босод хүмүүстэй шеэр хийх юмсан гэж боддог. Бас хүмүүстэй мэдээсэй гэж боддог тийм зүйл байдаг уу? Байдаг. Надад бол яг 3 зүйл хэлмээр байдаг байхгүй юу? Одоо энэ мундаг пост хийж байгаа
хүмүүс зөндөө байна л да. Энэ хүмүүс хандж хэлмээр байна. Шинээр орж иж байгаа мастер доктор сурж байгаа оюутнууд танд бас юм хэлмээр байна. Тэгээд нийтэнд базаад нэг юм 3 юм хэлчихье гэж бодсон. За хооцсон сурж байгаа хүмүүс юм уу хамгийн их одоо профессортой ойрхон байгаа хүмүүс шүү дээ. Профессорхан баруун гар болцсон тийм хүмүүс байгаа шүү дээ. Пост хийгээд. Тэр хүмүүс одоо ингээд яг хичээж л байгаа хэл чадах чинь нэгээр хойч үе бэлдэх хэрэгтэй. Боломж гарвал хүүхдүүд оруулах хэрэгтэй. Харин тийм чирээд авчих хэрэгтэй. Та чадсан юм чинь тэр хүүхд гэсэн чадах хэрэгтэй байхгүй юу? Одоо хилгүү өөрөө ч гэсэн хилгүүгээс л эхэлсэн хүмүүс зөндөө л байгаа. Тэгэл адилхан тэр хүүхд хилгүү байсан ч гэсэн сураал тань шиг чадна. Тийм болохоор аль болох одоо хүүхдүүдийг оруулах хэрэгтэй. Хоёр нөгөө нэг орж ирж байгаа хүүхдүүд шүү дээ. Тэр хүүхдүүд бас их ухамсарлах хэрэгтэй. Одоо юу гэдэг одоо их хариуцлах үлдээгээ чамд итгээд одоо мастер доктор авч ийн гэсэн профессор ч юм. Тэгээ чамайг ажиглаж байгаа тий. Тэгэхээр өөрийгөө одоо ариу хариуцлагатай байх хэрэгтэй. Би одоо ийм одоо хүний итгэл төр ирж байгаа болохоор цаашаа энэ холбоог таслахгүй. Хэрвээ тэр оюутан муу ах юм бол окей, энэ Монгол оюутан муу байдаг гэдэг одоо энэ урсгал тэр янгуучлаар тасарчж байгаа байхгүй юу. Тэгээд чи өөрөө хариуцлагатай дараагийн хүүхдэд чи боломжийг нээж өгнө. Тэгэхээр одоо оюутнууд ирж байгаа оюутнууд одоо яг сурыг гэж одоо зорилгоор ирж байгаа яг сурах хэрэгтэй. Одоо ажлыг явах биш. Тийм. Тэр хамгийн гол нь манайхан сурна гэхээр зэрэг 9-6 нөгөө шурамширын цаг чи 9-6 ах юм бол зөв 9-6-д ажиллал явчих гэдэг байхгүй тийм. Тэгдэг газар тэгж сурна гэж юм байхгүй шүү дээ тийм. Тэрнийг айгүй ойлгохгүй. Тийм нөгөө тэр амьдрах хэрэгтэй шүү дээ. Тийм нөгөө хүмүүс яг оюутнууд бол яг нэг юм дээр алдаад юм санагдав байхгүй. Би болохоор ерөөсөө ингэж боддیں۔ Одоо дөнгөж ингэж эхлэв штэ. Одоо би ингэж дөнгө суулд орлоо. Нэг ангуулт орлоо эхлэе гингүүд. Ерөөсөө профессор хамгийн анхны тэр филинг сэтгэл маш чухал. Чи тэн дээр ямар сэтгэл өгч чадна? Чи яг тэр ирчээрээ яваалт төгснө. Чи анх орж ирээд ингээд урсгалаараа ингээд явах юм бол урсгалаараа яваад профессор чамайг шахахгүй. Арай гайгүй профессор жоохон шах гэж үзнэ. Тэгэл өгөө тэр ингээд урсгалаар төгс чадаагүй үетэй. Чи анх одоо юу гэдэг хэл мэдэхгүй ч байсан өөрөөр хичээгээд 3 сарын дараа профессортойгоо мэтгэлцээд ингээд тэр нэг сэтгэлийг солонгос хүмүүс ялангуяа тэр нөгөө ёшим юм байдал. Тэрийг аягүй их үнэлдэг. Мэдгүй жийсэн болно. Хичээнгүй гэж зангичийг хардаг. Тэгэхээр эхний тэр профессортой суулгаж байгаа тэр сэтгэлийг маш одоо энэ бол чамд боломж гэсэн үг. Энэ боломжийг бол өөрийгөө харуулах боломж. Харин тийм энэ боломжийг маш өөрөө ашиглах хэрэгтэй. Яа тийш яар гоё юм хэллээ шүү дээ. Шинэ орж ирж байгаа хүмүүс тийм. Гурав дахь зүйл нэг юм бол базаад одоо солонгос гэлтгүй Японч байна тий. Айгу монгол хүмүүс бол зөндөө байдаг. Би сонсч ирсэн. Айгу өндөр цалин авдаг сарын 8 сая ийм цалин авдаг. Лаглаг төсөлтөөр ажилладаг хүмүүс бол байдаг. Манай монголчуудад нэг дутагдаад байгаа юм бол одоо юу нөө community бүрсээ байх байгаа. Төгсөөд ингээд лаглаг мундаг янгууштай ажилладаг, лаглаг мундаг прожект дээр ажиллаж хүмүүс ингээд хоорондоо одоо холбоод уулзаад хоолндороо ч юм уу ингээд яриад ийм дээр ажилласан ингээд ийм community байх хэрэгтэй юм. Ийм community идэвхтэй оролцох хэрэгтэй юм шиг санагддаг. Тийм. Тэгжиж одоо тэр яриан дотор тэр уулзлын дотроос одоо шинэ бүтээл тий шинэ санаанууд гарч шинэ ажил болгож байх их суурь юм болов гэж үздэг. Солонгосчууд их комьюнитид шүү дээ. Ингээл уулзаал хоолнд ороод энэ тэр газар төгсөн гэсэн ингээл хоорондоо ярилцаал хаас Америкч гэсэн тэр комьюнитигаа аваад өгдөг гэж би сонссон. Яг нэг тийм нөгөө митингүүд баян тогтмол болдог. Баян тогтмол болдог. Ширний тим митингтэй гэж яг нөгөө төгссөн юугаараа ч юм уу тий эсвэл нөгөө мэрэгжлийн чиглэлээр ч юм уу баян хамжсан яваад байдаг. Тийм манай монголчууд болохоор яг нэг газрын нэг компани нэг шилдэг ажилтсан болоо тэр их үндэ нөгөө Монгол юугаа ингээд хаацдаг хүмүүс бас байдаг. Битдэгээрээ. Битэрийн бас бодож явдаг юм байна. Би бинд ингээд нөгөө нэг туршилт хийх гээл мэдгүй хүмүүс бид нар шууд интернет хайгаал шууд research гэдэг л хайгаал хүмүүс ноу хаагаа бичсэн байдаг ч тий. Тэр шиг монголоор тэг бичсэн байх хэрэгтэй. Тэгвэл хичнээн тусалдаг тий. Тэгэхээр монголоор шивэл гаргахад ингээл гараад ирдэг бол ямар энэ улсын энэ лабораторид ажиллаж байна гэл тий. Одоо би ингэж хийж чи яаж. Оо тэгдэг байх. Баахан коммент яваа тий. Ой надад ч тэгдэггүй маа. Мөрөөдөл шүү мөрөөдөл.
тийм л болмоор байна. Яавал тийм болох вэ? Энийг одоо яг чиглэлийн хүмүүс сайн мэдж байгаа даа. Тийм ажил болгоод бол бас явуул зүгээр. Одоо энэ хятад нийтийг айгүй community бас их сайт шүү дээ, өргөжөөд шүү дээ. Хятад байнга хятад юм. Одоо ингээл нөгөө лабын тогтолцоо нэг хятад төгсөж явлаа, хоёр хятад чийж оруулж ирлээ гэдэг юм уу. Тийм. Яг энэ ингээд тогтолцоо тасрахгүй. Тэгээд айгүй хурдууд инженер бэлтгэдэг гараад байгаа. Тэгээд манай монголчууд болохоор жоохон тасрах гад бас жоохон тий нэг янгуул төгсөөд тэгээд ингээд төгсөө явцдаг. Хойд бэлдэхгүй. Тэгээд нөгөө бас нөгөө хоорондоо community байхгүй болохоор одоо шинэ оюутанд одоо юу гэдэг нэг одоо жишээлбэл одоо манай их багш одоо ингээ оюутнууд байж шүү дээ. Өөрөө Монголд их сургуулийн багш байсан. Тэнгүүд одоо нэг янгуул төгсөн хүн одоо юу гэдэг хойд одоо сурыг гэсэн хүн олдохгүй ч юм уу. Тэр нөгөө хоорондоо харилцаа байхгүй. Энэ community бол энийг бий болгож байна. Оо чи төгсөж байгаа танаа хүүхд аавь гэж юм уу? Надад ийм хүүхдүүд байж штэ. Өлөө тэгэл да оруулаад би оруулаад өгье гэдэг ийм харилцаа байхгүй болохоор тасраад байна болоо. За гоё шир байлаа шүү. Харин тийм. Өнөөдөр ингээ манай подкаст цаг зав гаргаж ирсэн. Содод маш их баярлалаа. Баярлалаа. Наа сууж уулзсан баярлалаа. Мундаг олон хүмүүсийг оролцуулаа. Цааш тийм ажил амжилт төсөй. Баярлалаа. Доктор болоод мундаг судлаач Монголд очиод их хийдэгээрээ. Баярлалаа. Гэр бүлтнээс ажиглал төсөй. За баярлалаа. Баярлалаа. За